маяг. Онцгой содон амьдралын хэв маягуудыг онлон онцлно. Бидний дунд гэрэл түгээн байдаг, тод хүмүүсийг сурвалжладаг, тод сурвалжлага энэ удаад үзэгч танд Батулга гэдэг залууг танилцуулахад бэлэн боллоо. Сайн байна уу? Сайн байна уу? Манай үзэгчтэй өөрийгөө товчхон танилцуулах. За намайг Ганц Төмрийн Батлага гэдэг. Тэгээ цагдаагийн автобус цагдаа жолооч ажилтнаа. За нийтдээ одоо 13 жил болж энэ даваар тэг ажиллаад 10 гаруй жил яг нэг байгуул. тэг донд нь бас дотоодын зэрэгт байсан. Тэг цагдаа руугаа шилжээд тэг нийтдээ 12 13 жил болж байгаа. Аав ээж 3 хүүхдээ хамт амьдарч байгаа. Тэг Хүүхдүүд нь хэд настай? хүүхдүүд 6 нас 8 нас 11 Өндөг аав байна те. ажиллаа хийгээл хажуугаар нь зав чөлөө гарвал ачаандаа явна түг юу яа ууланд бас 7 хоногт нэг удаа богд уул руу гарна. Тэгээд залуучуудаа хэлэхэд бас 7 хоногт нэг удаа ч юм уу одоо гот айгу агаар утааны бохирдол ихтэй байгаа учраас бас нэг удаа ууланд агаарт гарчвал эрүүл мэнд тийм ээ. Ямар сургууль төгссөн? Ямар өр мэрэгчлээ вэ? Ер нь бол 10 жилээ төгсөөд дээд сургууль төгсөөгөө. Тэгээ цэргээрээ явсан. Цэргийн хугацаа цэргийн алуу хаасан. Хугацаа цэргийн алуу хаагаад ахлагчийн курс суугаад тэгээд цагдаагийнхаа алуунд ажиллаж байгаа. Ачаа бараа зөөн гэдэг зарыг айгүй их хардаг. Айгүй хөдөлмөрч хүн. За тэгээд ямар ч ажлыг ер нь чин сэтгэлээсээ хийдэг юм байна гэж хараад байгаа. За би бол яг хоо ажлынхаа зав чөлөөгөөр хагас бүтэндээ ачаа тээврийн одоо үйлчлэх гэх юм да. Тийм зар тавьж явдаг. Тэгээд амжиргаа цагаанаараа одоо ард түмэндээ үйлчлээд тусдын болоод явж байна. Ямар сонирхолтой вэ? Ерөнхийдөө бол би бас нэг жоохон спорт талдаа гүйж харах тийм сонирхолтой. Тэгээ бас нэг зав гарвал ууланд явчих тийм сонирхолтой. Ажлынхаа завыг л хараад байгаа юм л да. Гэр бүлийнх нь хүний талаар асууж болох уу? Тэр талаар одоо нэг мэдээлэл тэгээ одоо тусдаа байгаа юм чинь. За хүүхдүүд нь хаанаа сурдаг вэ? За ерөнхийдөө охин бол гэрийнхээ дан цэцэрлэгт явж байгаа. Гэрийнхээ хажууд тийм. Хоёр хүү бол 97 дугаар сургуульд явж байгаа. Тэгээ сансрын. Хүүхдээ өөрөө өсгөж байгаа юм тий. Хүүхдийн хүмүүжил тэр анхаар. Одоо хүүхдийн хүмүүжлэл үннийг хэлэхэд бол ажлын өдрүүдэд би ерөнхийдөө өглөө гараад ороо очдөг. Тий. Ер нь анхаарал жоохон ажлын өдрүүдэд муу штэ. Хагас бүтэндээ бол яг хоо нөгөө ачаандаа явна. Тэгээд зав чөлөөндөө бол хүүхдүүдэд зав гаргахыг бодно. Хүүхдүүд бол ер нь гол нь бивэл хүүхдүүдийн боловсролт бол их анхаарч байгаа. Тий боловсролтой байх хэрэгтэй. Хүнтэй зөв харьж сурах хэрэгтэй. Гол хүмүүжил нь зөв орчинд зөв хүүхдүүд болж өсөх хэрэгтэй гэж өөрөө бодож байгаа. Охтууд хүүхдүүд нь Нэг охинтой 2 хүүтэй. Хүүхдүүдийн талаар бол одоохондоо манай том бол нэг жоохон тийм одоо өөрөө тийм зураг зурах одоо нэг юм санаачилж хийх тийм сонирхолтой. Тэгээ тэр талаараа ер нь танаа урланд бас яваад гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ танаа урлангийн тэр гой юм хийдэг хүмүүстэй хамтарч хийдэг сургая гэж бодож байгаа. Тэгээ дундх нь бол яг өөрөө спорт сонирхолтой. Тэгээ жуудаад бас гисэг явж байсан. Тэгээ жуудаад бүхний талаар нь л одоо сургана гэж бодож байгаа. Тэгээ охиноо бол одоо араас жоохон байна. Тэгээ одоо сурагч болох гэж байна шүү дээ. Одоо 20 ондоо бол би 19 ондоо бол бас оттой хямртай байгаа. Тэгээ байгууллагаасаа нэг өрөө байраар шагнуулсан. Цагдаагийн ерөнхий газрын дарга нар хамт олон болон цагдаагийн ерөнхий газрын автобазын дарга нар хамт олон ажлын
хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олондоо бас баярлалаа талархлаа гэж хэлье. Тэгээ тэр бүхнийхээ хүчээр өнөөдөр нэг өрөө байртай болсон. Ажлынхаа хамт олонны хүчээр. Тэгээ хойштой ажиллаа бас сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөнө гэж бодож байгаа. Тэгээд 20 ондоо бол тэгээд шинэ байранд орно. Тэгээ бас нүүлгэл цолголт хийх бах. Тийм 20 ондоо бас төлөвлөсөн ажил байгаа. Ээж аав нь ямар хүмүүс байдаг вэ? Манай аав болохоор өөрөө ерөнхийдөө цагдаагийн хүн бас аавынхаа ажлыг өвлж залгамжилж яваа л да. Тэгээ манай аав цагдаагийн автобус цагдаа жолоочоор олон жил ажилласан байгаа. Тэр баазаас тэтгэврт гарсан байдаг. Манай ээж болохоор бас усыг удирдах газар ус түгээгчийн ажлыг бас олон жил хийсэн. Тэр байгууллагаас тэтгэврт гарсан. Тийм хоёр буураа байгаа юм да. Мандгийн те ээж аваас олуулаа юу? Ээж аваасаа би чинь дөрвөлээ. Тэгээ манай хоёр өгч хоёлаа бас тус ажиллаа хийгээд амьдраа явж байгаа. Тэгээ манай ах болохоор жоохон бие муутай. Бид нартай цуг байдгийг, группт байдгийг. Хэдүүлээ нэг гэртээ. Одоо ч 4 долуулаа нэг гэрт тий. Штэ бүгдээрээ бужигнаал те тал өөр өөрсдийнхээ чадхаар. Тий тэгэл амьдарч байна. Таны амьдралын үнц нь юу вэ? Миний амьдралын үнц нь одоо үр хөвгт гэр бүл байна да. Тий тэгээ ажил байна. Яг одоо өөрийнхөө өдний хүртэл амьдарч байгаа амьдралыг 3 үгээр тодорхойлооч гэвэл итгэл, сэтгэл хайр юм. Итгэл миний амьдралд бол одоо тухайн үедээ байсан. Тэгээ итгэж сайхан гэр бүлтэй сайхан амьдарч байсан үе байгаа. Тэгээ одоохондоо бол яг 3 хүүхэдтэйгээ аав ээжтэй амьдарч байгаа. Тэгээ яванда амьдрал зам мууртай юм чинь болох байлгүй. Маш мундаг аавын хайраар 3 хүүхдийг одоо үдийн зэрэгтээ өсгөж байгаа. Тий. Аавын хайр байна, үр хүүхдийн хайр байна. Аав ээжийн хайр байна. Тэгэл амьдрал байж ин та. Үеийнхэн залуучуудад, залуу аавуудад хандаж өгч хэлмээр байна. За, үр хүүхдтэй үлгэр дүүрэл болж тий. Тэгээ эцэг хүн ямар гэдгээ үр хүүхдээ мэдрүүлж одоо өсгөтнө хүмүүжлэлтэн би аав хүн шүү гэдгээ бас ухааруулж хойштойх нь амьдралд нь зөв замыг олж явах хэрэгтэй байх та. Хүүхдүүдтэй хамгийн их зөвлөдөг зүйл нь юу вэ? Ер нь бол жоохон шудраг талдаа штэ. Тэгээ худлаа хийж болохгүй, хулгай хийж болохгүй, шудраг зөвл бай гэж одоо үлдэгдээ. Хамгийн сайн хийдэг зүйл нь юу вэ? Одоо цэм чулууны ажил жоохон гайгүй дээ. Энд одоо нэг 3 боломж олгоё. Юуг өөрчлөмөр байна гэвэл юуг өөрчлөх вэ? Монголыг бол утаагүй болгомоор шүү дээ. Тэ. Нэгт нь хоёрт нь болохоор төгжрөлгүй болгомо. Одоо машин их болцсон готын. Хаасайгүй битүү машин зам нарийнхан байна. Төгжрөл их үүсч байна. Тэ. Гуравдах нь хүмүүсийн харьцаал жоон тийм санагддаг шүү дээ, тэ. Одоо нэг газар төгжирсэн гэсэн хоорондоо мууж идэг, зодолж идэг. Тийм. Өөртөө зориулаад 3 зүйл гэсэн. За би ч одоо нэг сайхан гоё гол молтой газар очиод гоё цуслангийн байшин барьж гэсэн хэлбэртэй байгаа. Их гоё тийм. Өөртөө зориулах юм. Тэгээд үр хүүхдэд зориулж байгаа шүү дээ. Тэгээд хоёрт нь бол одоо юу гэж юм бэ? Яг одоо бас санд бодог болох юм уу? За баярлалаа. За 2020 онд сансан сайхан хүсэл болгоно сэтгэлчлэн биелэх болтугай. Сая одоо өөртөө зориулж байгаа 2 хүслээ өөртөө үлдээгээрээ тэр хүсэлтэй нь одоо биелэх болтугай. Тэгээд бидний урилгыг аваад хүүтэн ч гэсэн ажлынхаа нэг заваар тэгээ бидэнд нэг 15 минут зориулан гарч ирсэнд баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Тэгээд хөөхөн хүүхдүүд нь эрүүл байгаарай, ээж аав нь урт наслаарай гэж хүсье. За баярлалаа. Танах бас юм гоё зөв нэвтрүүлэг ингэж хийж яваад чинь бас баярлж авч байгаа. Тий.
хойштогны ажилд амжилт хүсье та. Мохч үзэг